За сайн байцгаана уу та бүхэндээ Солонгос хэлний үндсэн 14 гэгүүдэгч эхний үсэг буюу Г үсгийн талаар үзье. За Солонгос нэр нь Киёк. За бичлэгийн байдал нь 10-аас 100 дээрээс доош. Тэгэхээр 10-аас 100 дээрээс доош балаас салхалгүй шууд бичээрэй. 10-аас 100 дээрээс доош гэдэг балаас салхалгүй бичиж байгаа. За энэ хэсгийн дуудлагын дахиад автыг Киёк. За энэ үсэг маань үгийн эхэнд дунд адаг гэдэг одоо манайхаар монгол хэлэн дээр үгийн эхэнд дунд адаг гэдэг хэрэгжүүлэл юм. За үгийн эхэнд болохоор К-гаар дуудагдана. Үгийн адагва дунддаа Г үсгээр дуудагдана. Үгийн эхэнд К буюу хатуулж дуудагдана. За одоо харин өнөөдрийнхөө шинэ 10 үглүү оръё. За 10 үглүү орохын өмнө дахиад үсгийнхаа дуудлагыг нэг давтжээ. Киёк. За эхний үг бол дуучин. Касу. За нэг үгийг 3 удаа давтаа хэлцгээе. Касу. За дараагийн үг. Кёнчал. Үгийн хэлний үгийн нэмээр дуудаж байгаа шүү. Кёнчал. За дараагийнх нь Кави. За дараагийн үг болохоор Кикдан. Энэ болохоор нэг ави орчилж байгаа. Кукдан. Хэлний үзүүрийн юм. Кукдан. За дараагийн үг бол Кита. За дараагийн үг Кимбап. За кимбап. Дараагийн үг Гуккагуши. За энэ нь болохоор усын шалгалт гэж байгаа. Гуккагуши. За дараагийн үг Кабан буюу цүнх. Кабан. За дараагийн үг бол Кукгян. За энэ Кукгян гэх нь усын хэл гэж байгаа. За ер нь бол энэ К, Г гэдэг дулаанаар бичсэн байгаа. Энэ ямар учиртай юм бэ гэх үгийн эхэнд К-гаар үгийн дунд ба адаг Г-гээрээ дуудагдана гэдгийг тодорхойлсон. Яаж энийг ялах вэ гэхээр үгийн эхэнд одоо Киёк гэхээр одоо К-гаар дуудагдаад Кёк. Одоо ингээд нөгөө К-гаар үгийн эхэндээ дуудагдчихж байгаа. Тэгэнгүүт ёк гэдэг дэвсгэр үсэг буюу Г-гээрээ ингээд төгсөж байгаа. За өнөөдрийн ингээд эхний үсэг маяг боллоо. Та бүхэн маань үсгээ бичээд дуудлагын зөв сураад. За тэгээд шинэ 11 бач хийлээ. Баярлалаа өнөөдрийн хичээлтэй хамт байсан.